Сайн байцгаана уу, доктор Котоканы. Өнөөдөр та бүхэндээ 0-12 сартай хүүхдийн өсөлт хөгжлийн талаар ярилцаж ярьж орж ирлээ. За тэгэхээр хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэж байдаг тийм хүмүүсийн дунд одоо ягаан дэвтэр гэдгээд хэрэглэгддэг. За энэхүү дэвтэрний цэнхэр канттай хэсэг буюу цэнхэр канттай хэсгүүдийг бол эцэг эхчүүд бүрэн уншиж, танилцаж, тийм ээ, үзлэгт орохоос өмнөхөр байна одоо аав хоёр нь хоёлаа сууж байгаа. За манай хүүхэд яг ингэдэг билүү? За энэ эдгээр зүйлүүдийг чадж гин үү гэд ингээд тийм үгүй гэсэн асуултанд хариулдаг. Хэрвээ тийм байх юм бол хүүхэд маань хэвийн өсөж хөгжиж юм гэж ойлгоно. Хэрвээ үгүй байх юм бол эмчтэй энэ талаараа ярилцаж тий манай хүүхэд ингэхгүй байна, тэгхгүй байна гэдгийг хэлэх шаардлагатай. За тэгэхээр 0-12 сар гэдэг бол одоо амьдралын эхний 1000 хоног гэж ер нь бол 1000 хоног дотор орж явдаг. Тийм учраас хүүхдийн маш одоо эрчимтэй өсөлтийн үе явагдаж идэг учраас эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ анзаарч хөгжил нь хэр явагдаж байгаа гэдгийг гэртээ шалгах бүрэн боломжтой байдаг. Энэ бол хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр дээр бол бичигдсэн байж идэг. Гэхдээ илүү жоохон дэлгэрэнгүй гэр та хэдтэй бас өнөөдөр хэлж өгнө. За нэраа хүүхэд төрснөөс за 1 сараас 29 хоногтой байх юм бол тухайн хүүхэд одоо эмчтэр үзүүлэх гээд орж ирэхэд ямар зүйлүүдийг шалгах вэ? Ямар зүйлийг чадчих хэвтэй вэ гэхээр сунааж явах хэвтэй. За гар хөлн сайхан чөлөөтэй хөдлөх хэвтэй. За тэгээд царай руу одоо харахад одоо буцаагаад харьцдаг тийм ээ. Эргэн тойрноо харах. За тэгээд чанга дуу чимээ гарах юм бол цочих одоо тэрэнд эвгүй байгаагаа илэрхийлж уйлах. За тэгээд гарт нь янз бүрийн зүйл ингээд атгуулах. За ялангуяа хуруугаа атгуулахаар хүүхэд маш чанга ингэж атгаж чаддаг. За 2-3 сартай хүүхдийн сэтгэж хөдөлгөөний байдал буюу хөгжил нь хэр явагдаж байна гэдгийг дотор нь 4 хувааж үздэг. За энэ дээр болох дээр хэл ярианы харилцаа буюу нийгэмш хүн байдал. Ийм хамгийн анхдаг шинж тэмдгүүд нэмсгэлж эхэлнэ. За тэгээд ихэн тэрхэд одоо баярлна. За мэдрэхүү буюу сонсголын мэдрэхүү сонсгол хэр сайн хөгжиж байна гэдгийг чанга дуу чимээ мэдрэг хүүхэд маань сар хулцаад уйлдаг, зочдог ч юм уу тийм ээ. Тийм шинж тэмдгүүдийг гаргах нь за мэдрэхүү буюу хараа. За хараа нь болох тэр хөдөлж байгаа зүйлийг дагуулж хардаг. Ялангуяа одоо тод өнгийн үндсэн уран орсон тоглоомууд тий. Гэхдээ хүүхдийн тоглоомыг сонгохдоо бас нөгөө дээр нь ингээ хөлгөөд ингээ эргүүлээд байнга байж болохгүй. Хэрвээ тэгээд хам бол хүүхд ингээ харсаар хагаад бас долир солир хялар болох эрсдэлтэй байдаг. Тийм учраас аль болох тоглоомыг хөдлөхгүйгээр тогтвортой байршуулж өгөх. Эсвэл тухайн хүүхдээ яг саатуулах үедээ л одоо тоглоомыг хөдөлгөж харуулдаг ч юм уу тий. Байнга ингээд толгой дээр юм эргэлдүүлээд байвал бас зохимжгүй байдаг. За дараагийн чухал зүйл нь хөдөлгөөн. За хөдөлгөөний байдал бол төрүүлгээ хараад хэвтүүлэхэд бас толгоо хөрхөн даадаг болцсон байдаг 2-3 сартад. За 3-4 сартад хүүхэд маань юу чадчих хэвтэй вэ гэхээр ганган нь анхны одоо хэл ярианы үүсвэр тавигдж ийн гэсэн үг. Тухайн ганганаад гэд ингээд одоо авиа гаргаад тийм ээ гэл ингээд авиануудыг гаргаж эхэлдэг. За тэгээд дээрэс нь ярихад одоо тий ойлгоод нэг хөөрхөн инээмсэглэн хот гээд ингээд бүр нэг дуу гаргаад инээмсэглэж эхэлдэг. Энэ маань болох тэр бас амны хүндийтэй холбоотойгоор за хэл яриа хөгжиж эхлэх суурь нь тавигдчихэдэг. За тэгээд дараагийн чухал зүйл бол одоо хөдөлгөөн байна. За хөдөлгөөний хувьд нь 3-4 сартай хүүхэд бол гараас нь одоо ингээд атгаад дээш өндөлөхөд одоо шууд босоод ирнэ. За тэгээд толгоогоо бүр өргөж чаддаг болно. За мэдрэхүү ер нь бол толгойг бол 3 сартай гэхэд бол бүрэн дааж чаддаг болсон байдаг хүүхэд маань. За мэдрэхүү буюу харааны байдал маань хэрхэн яаж хөгжих вэ гэхээр тод өнгийн зүйлийг дагуулж харна. Хараад тэрийг ингээд барьж авах орлогоодыг хийж эхэлдэг байгаа. За 5-6 сартад болох дээр хүүхэд маань одоо өөрт нь хандаад ярихаар ингээд сэтгэл хөдлөлүүдээ илэрхийлдэг. За хүнд бол үндсэн 8 сэтгэл хөдлөл байдаг. За энэний дараа та хэдтэй бас дараа нь ярьж өгнө.
За тэгээ харилцаа буюу мэдрэгүү сонсгол нэрээр нь дуудахаар ингээд эргэж хардаг, хайдаг тийм ээ. Хэрвээ тэгж байгаа бол сонсгол болон харилцаа хөгжиж байна гэж үздэг. За хөдөлгөөний хувьд гэх юм бол 5-6 сартай болохоор мөлхөх, өнгөрөх тийм оролдлогууд хийж эхэлнэ. Ерөнхийдөө бол хүүхэд маань 4-5 сартаагаас ахуулаад ер нь өнгөрч чаддаг, хөрвөөж чаддаг болж эхэлдэг байгаа. За дараагийн хөгжлийн үе шат буюу 7-8 сартай хүүхэд танин мэд хүн чадрууд нь хөгжиж эхэлдэг. Энэ маань юу вэ гэхээр одоо танихгүй хүнээс бишүрхэх, аав ээжигээ таньдаг, эмээ өвгөө таньдаг, өөр танихгүй хүн харахаараа уйлдаг ч юм уу, эсвэл эмчийг харахаараа бишүргдэг ч юм уу тий. За энэ бол одоо бас зөв байх нь. Яагаад гэвэл танин мэд хүн чадвар нь хөгжиж байна тийм ээ. За дараагийн чухал зүйл нь болох тэр хүссэн үед ингээл гараас нь ингээд барихад тэнцвэртэйгээр ингээд зогсож чаддаг, тэнцвүүлж чаддаг хүүхэд маань. За шулганах ямар нэгэн богино үгийг одоо хэлж чаддаг бол ба ма на ла да гэдэг ингээд иймэрхүү үгнүүдийг одоо тий өмнө нь бол авиануудыг хэлжсэн бол одоо үгнүүд буюу битүү одоо гэгүүлэгчүүдийн хооронд нь холбоод хэлж эхэлж байна гэсэн үг. За сонсголын хувьд гэх юм бол дуу гарсан зүг рүү төгжим гарсан зүг рүү толгоогоо бүр сайн эргүүлж харна. За тэгээд өндрөөс унах зүйлийг бол харж эхэлдэг. Хараа 7-оос 8 сартай хүүхэд бол одоо өнгөөр дээрээс нь юм унгаах ч юм уу тийм ингээд юм унгаж харуулахаар дагуулад ингээд босоо шугамын дагуу харж эхлэх нэ. За хөдөлгөөний хувьд гэх юм бол юмыг хоёр гартаа шилжүүлж барьж сурдаг. Жижиг гарын булчингууд нь хөгжиж эхэлдэг. Тийм учраас 6 сартаагаас ахуулаад хүүхэд маань нэмэлт хоолнд орж байгаатай холбогдуулаад эцэг эхчүүд 1 см хүртэл хэрчсэн дөрвөлжин жижиг зүйлүүдийг одоо сайхан тавган дээр тавиад өөрөөр нь холлох тэр боломжийг нь олгоно. За тэгээ ганцаараа сууж чаддаг болдог. За ерөнхийдөө бол хүн одоо босоо хэлбэр шилжихдээ эхлээд толгоогоо даадаг, дараа нь хүзүүгээ, за дараа нь нуруу буюу бага нуруугаа дагаад бага нуруугаа даагаад ирэхээр хүүхэд суудаг. За тэгээд арцэг буюу доод мөчтийг даагаад хүндийн төвөө доош шилжүүлэх тусам хүн маань босоо чиглэл рүү ингээд шилжиж явдаг юм хөгжлийн үе шаттай байдаг. Тэгэхээр яг л энэ хөгжлийн үе шатаараа явж гинөө гэдгийг бас хүүхдтэй ажиглах боломжтой. За 9-10 сартад болох тэр сайхан нуугдж тоглоно. Хүүхэд маань ингээд хаана байна гэд ингээд нүрээ алгаараа дараад ингээд энд байна гэхээр те хүүхэд маань нөгөө нуугдж тоглоно гэдгийг ойлгодог болж энэ маань танин мэд хүн чадварууд бас хөгжиж байгаа нэг хэлбэр. За бие даасан үйлдэлүүдийг хийж эхэлнэ. За энэ маань болох тэр хүүхэд маань өөрөө юмаа барьж идэж жаажилж одоо хүртэж сурч эхэлнэ. За хэл ярианы хувьд гэх юм бол өөрийгөө илэрхийлэх гээд байгаа зүйлээ тохио цангаагаар юм уу эсвэл хэн нэг ингээд татчихагаад аваачаад ингээд заадаг ийм хэлбэрлэг шилжинэ хүүхэд маань. За тэгээд яриа болон царайны илэрхийллийг ойлгоно. Бас мөн хариулна одоо зайнаад жоохон зэмлэгийн бол хүүхэд маань бас ойлно тий. Магтаад сайн байна гэх юм бол бас ойлгоод тэгээ нэмсгэлдэг байх нь. За тэгээд цөөн хүүхдэд болно. Аав, ээж, өг, аав, май, яв гэдэг ч юм уу тий, ид гэдэг ч юм уу тий. Ийм цөөн үгүүдээр бас ярьж сурах нь. За энэ дээр бол нэлийн нэг 10-аас 20 үгийн л багтаамж буюу үгийн баялагтай болж эхэлдэг. За тэгээ хуруугаараа юмыг ингээд чимхэж авч атгах чадвартай болж эхэлдэг. 9-10 сартай. Тэгэхээр жижиг гарын булчингууд буюу жижиг булчингууд маань маш их хөгждөг. Энэ 9-10 сард тэгээ мөлхөө аялал хийдэг гэртээ тийм ээ. Юу байна гэдгийг маш олон зүйлүүдийг танин мэдэж эхэлдэг сарууд маань эхэлж байна. За тэгээ мөлхөх болон юмнаас ингээд татаж босох орлогуудыг хийж эхэлдэг. За 11-ээс 12 сартад болох тэр хүүхдийн хэл яриа харилцааны хөгжил нь болох тэр даган дуурах ямар нэгэн зүйлийг дагаж дуурах алгаа дашаарай гэхээр алгаад ирдэг тийм үү. Гараа даллаад баяртай наашир гэхээр нөгөө хүүхд маань чаддаг ийм болж эхэлдэг. За тэгээд богино үгийг зөв хэлнэ. За богино үгүүдийг болох дээр ингээд хөрхөн хэлж эхэлнэ.
За тэгээ богино өгүүдийг зөв хэлж сурж эхэлдэг. За цаашаа үргэлжлүүлээд хүүхэд маань бие даах чадвар маань хөгжиж эхэлдэг. Аяганаа сууж эхэлдэг тийм ээ. Халбаг сэрээ ашиглах дадал хөвшлүүд ингээд анх сууж эхэлдэг. Хүүхэд өөрөө ингээд аяга бариад шууд ууж чаддаг буюу амсраас нь ууж сурдаг. За хөдөлгөөний хувьд гэх юм бол хоёр гарынхаа нэгийг бариул дээр бариад ингээд алхаж сурдаг. За мөн дээрэс нь хоёр гараа бие биенийхээ урдаас харуулад мөргөлдөөж буюу яг ингээд нөгөө хоёр гараа ингээд атгах тий хооронд нийлүүлээд яг ингээд атгаж сурдаг. За тэгээ ганцаараа зогсож сурдаг байх нэ. За бүр дэлгэрүүлээд ингээд ярих юм бол 1 сартай хүүхэд юу ч бодох ёстой вэ гэхээр бага зэргийн хөдөлгөөн хийж эхэлдэг. За тэгээд өнгө ялгана, хүмүүсийн нүүрний хувирал, дуу хоолой, за ээжийнхээ хоолой, үнэр, тэврэлтийг мэддэг. За хөдөлгөөнгүй зүйлүүдийг тогтож харж чаддаг. За доошоо харж хэвтэж толгоогоо даах гэж оролддог байгаа. За 2 сартай хүүхэд болохоор инээмсэглэн, дуу хоолойгоор болон нүүрний хувирлаар өөрийгөө илэрхийлнэ, хөдөлж байгаа зүйлийг дагуулan харна, дуу чимээ гарсан тэр зүг рүү толгоогоо харуулад ингээд хайдаг. За тэгээд доошоо тийшээ толгоогоо доош харж хэвтүүлэхэд толгоогоо дааж орлого хийдэг, ханган эхэлдэг. За 3 сар та хүүхэд бол аав ээжигээ бүгдийг танин, инээн, за гомдсон эсэргүүцсэн үедээ уйлна, ганганаж ярина, за тоглоом харах үедээ авах гэж гараа сунгана, тоглоомыг авч амандаа хийн. За 3-6 сард бол хүүхдийн амны хөгжлийн үе шат явагддаг. Тийм учраас хүүхэд маань ерөөсөө бүх үйл зүйлийг амандаа хийж энэ зүйл хатуу зүйл байна уу, шингэн зүйл байна уу, халуун байна уу, хүүтэн байна уу гэдгийг ерөөсөө л амандаа хийж л мэдэрдэг. За тэгээд толгоогоо даан доошоо харж хэвтэн мөрөн дээгүүрээ харна, эргэх гэж оролдоно, толгоогоо эргүүлнэ, дуу чимээ гэрлийн зүг бол харж чаддаг. За 4 сартай хүүхэд болох тэр ээжиг болон хамт байгаа хүмүүсийг таньдаг. За таньдаг хүмүүсээ дуу хоолойгоор нь ялгана. За танихгүй хүмүүсийн бас дуу хоолойг ялгарч чадна. За тоглоомыг хоёр гартаа дамжуулна. Тоглоомыг хоёр гараараа зэрэг авч хөдөлгөж чадна. За нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлэн баярлдаг ч юм уу, нээдэг ч юм уу тий. Толгоогоо эргүүлж чаддаг. Бүтэн эргүүлээд ингээд хаашаага эргүүлээд харж чадна гэсэн үг. За тэгээд өөрийнхөө таньдаг болон танихгүй зүйлүүдэд төрөл бүрийн хариу урвалуудыг үзүүлдэг. За тэгээд тоглоомдоо дуртай дургүй тоглоомуудаа бас ялгаж сурна. За хооллох үед хөрөв тоглох эсвэл гараараа барьдаг хүүхний толгойг гараараа барьдаг ч юм уу тийм болж эхэлдэг. За 5 сартад болохоор юу чадах вэ гэхээр зургийг тааламжтайгаар харан шулгана ямар нэгэн зүйлийг барьна, шиднэ. За таньдаг таньгүй үнэ ялгана, танихгүй үнийг хараад бас хариу үйлдэл үзүүлж буюу уйлж бишүүрхэд. За тэгээ ганцаараас 5-аас 10 минут бол тоглож чадна. За эргэж чаддаг болно. Гар дээрээ тулна, суух гэж оролдоно. За тоглож байхдаа шулганд ирдэг. За 6 сартай болоод ирэхээр хүүхэд маань амны хүндэд маань шүд бий болж эхэлдэг. За үүнтэй холбоотой дуу хавиануудыг дуурайж эхэлдэг. Сонсон дуу хавиагаа дуурайх тийм ээ. Хүний яриаг анхааралтай сонсох. Ер нь бол 5-6 сартай хүүхдүүдэд яг ингээд үзлэг хийгээд хөрхөн зөвлөгөө өгөхөөр маш анхааралтай бараг сонсдог штэ. Тэгэхээр маш анхааралтай сонсно. Тоглоомыг хоёр гартаа ээлжилж барина. Барьсан зүйлээ унгаан буцааж бол авч чадна. За нэг газараас нөгөө зүйлийг ингээд шилжүүлж тавьж чадна. За 10-аас 20 см зайд байгаа тоглоомыг бол гараараа авч чаддаг. За дэмжлэгтэйгээр сууж босож чаддаг. За 6 сартаагаас хүүхэд маань болохоор нэг юм дэр түшүүлээд ч юм уу бол сууж чадна. За тэгээ тэн дээр болох дээр явах гэхээр хүүхдээ зөөлөн гадаргууд ингээд түшүүлээд суулгаж байхгүй бол зарим хүмүүс ингээд гинтхэн шууд хатуу гадаргууд төвшүүлээд ч юм уу эсвэл ингээд ганцаараа ингээд суулгах гэж оролддог. Энэ үед болохоор бас нурууны нугалмуудыг морилгах эрсдэлтэй байдаг. Ер нь хүүхдийн яс маань болохоор 2 нас хүртэл ингээд ясны хөгжлүүд юм маань бэхжиж ингэж явж идэг. Тийм учраас
мөрслөх зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр зүйлүүдийг бас гэмтээхгүй байх дээр бас эцэг эхчүүд бас анхаарч авах хэрэгтэй. За памперс эднэрийн солихдоо түнхийн гэмтээх ч юм уу түнхийн мослох хэрэгсэлтэй. За гар хөлийн татж байгаа тохоог нь мослох хэрэгсэлтэй. Ер нь зөөлхөн хүүхэдтэй хүрнэ л гэсэн. За 7 сартай хүүхэд бол маш олон үгийн утгыг мэддэг болж чаддаг. Гадаагаараа тгий ингээ ихэд бол маш сайн мэднэ. За ээжигээ харах юм бол хөөрнө. Ээжийг нь үлдээгээд явах юм бол айж эхэлдэг. Айцын мэдрэмж одоо 7 сартаагаас одоо хүүхдээ үсэж эхэлдэг. За ер нь бол ээж нь ингээд явчих юм бол намаа ингээ ганцаараа минь үлдээчлээ дээ гэсэн ийм мэдрэмжүүдийг авдаг тий. Зогсох гэж оролдоно. За ганцаараа сууж сурна, мөлхөж сурна, өнхөрч сурна. За тэглээд тоглоомоо зөөж тавих, нүдэх, савах, шидэх бүх үйлүүдийг хийж чадна. Энэ бол одоо маш сайн гарын булчингууд хөгжиж байна л гэсэн үг. За тэгээ халдварнаас идэж аянаас ууж сурна. За тэгээд маш сайн шулгана. Толгоогоо бүрэн хянаж ашиглаж одоо чадна. Толгоогоо эргүүлэх тийм ээ. Тэр үйлүүдийг бол сайн дээшээ харж хөвтөж байхад нь бүксөө ингээ дээшээ өргөөд буулгаж чадна. За тэгээ хүүхдийн хөдөлгөөнтэй дунд баясаж хөдөлгөөнийг нь дагаж одоо тоглоом тоглож баясдаг. Ерөнхийдөө бол 5 сараас дээшээ болоод ирэхээр хүүхэд маш ийм тийм нийгмийн идэвхтэй юм шиг тийм байдал руугаа шилжээд эхэлдэг. Яг тэгвэл унтах цаг нь багасаад, хэрүүн байх цаг нь ихсээд танин мэдхүн чадварууд нь буюу одоо тархины хөгжлийн маш чухал үе шатууд явагдчихэдэг. За 8 сартай хүүхэд бол одоо яг ярьж байгаа юм шиг л шулгана гэсэн гэл. За гараа уг толгоогоо өрг гэх үйллүүдийн командуудыг жижиг командуудыг бол одоо ойлгоно. За тэгээд ээжигээ орхих үед одоо улам айж эхэлнэ. За тэгээд тоос сорогч, дуудлага, нохой уцах гэсэн чимээнүүдээс бол айж эхэлдэг. За өөрөө босож юм туршиж явж чадна. Ганцаараа суун, хурдан шаламгай мөлхөн. За зөөлөн идэх зүйлийг бол өөрөө идэж чадна. Нухаш бол идэнэ. Хүнтэй нуугдаж тоглоно. Өвдөглөж зогсно. За тэгээд хөлөө дагуулж чадна. Тэрнийгээрээ. За тэгээд хүний одоо хүний газар руу харж агаад заасан газар руу зааж байгаа тийшээ ингээд тэмүүлээд явж чадна. За гартаа барьсан зүйлээ бариад ингээд мөлхөж чаддаг. За гараа дэрвэж гар даллна. Бортго дээр суух гэж оролдоно. За ерөнхийдөө нэг жижигэн сандал дээр бас суух гэж оролдож эхэлдэг. За 9 сартай хүүхэд болох дээр өөрөө юмнаас бариад тэгээ хоёр гараас нь барихад ингээ хөлөө зөөгөөд 1 2 гэж зөөгөөд сайхан алхаж чадна. За тэгээ жижиг зүйлийг 2 3 гараа сайхан чимхэж аавна. Тэгээд аваад тэр надаа гэдэг үгнүүдийг ойлгож тэг ямар нэгэн зүйлийг ирж хайж авчирч өгч чаддаг. За өөрийн нэрийг мэддэг болохоос гадна дуудах үед эргэж харах ёстой. За тэгээ хүн ханиаж найдахад дуурайх орлох энэ хүмүүст авьяасаа үзүүлнэ янз янзын тэгээд үг ингээд үг гэхээр ингээд хөрхөн хардаг ч юм уу инээдэг ч юм уу тийм үйллүүд их хийдэг. За гараа дэвсэж юмыг хооронд нь мөргөлдүүлж ингэж тоглоно, цохино. За нэг гартаа юм бариад мөлхөж чадна. За тэгээд юм тулан зогсож чадна. Ширээний өнцөг болон тохойнуудыг түшээд зогсож чаддаг болчдөг. За 10 сартай хүүхэд маань бүр юм туршиж зогсдог болоод ямар ч байдлаас сууж сураад хөл дээр бат бөх зогсож чаддаг болдог. За тэгээ хүний тусламжтайгаар бас алхана. Нуугдаж тоглоно. Өөр хүүхдүүдэд янз бүр одоо хандна. Одоо танихгүй хүүхдүүдтэй таарлаа гэж бодоход бас тэр хүүхдүүдийг бас судлана тий чих хар гэл ингээл юмд нь хурж үзээд ч юм уу уйлж үзээд ч юм уу танин мэддэг. За тэгээд сурсан зүйлээ дуртай давтан хийж үзүүлдэг. Өөр хүний нүүрний хэсгүүдийг бол зааж чаддаг. Одоо духан хаана, чихэн хаана, нүдэн хаана гэхээр хүүхд маань бас зааж чаддаг. Анхны үгнүүдээ бас уйлж хэлж эхэлдэг. Мама ч гэдэг юм уу, папа ч гэдэг юм уу тий. Шээж бахад дуу гаргаж мэддэг ч гэдэг юм уу. Одоо юу гэдэг нь тий.
янз янзаар илэрхийлэх нь эсвэл нөгөө яг шокныхаа хажууд очиод ч юм уу хажууд нь суучих нь бусад хүүхдүүдтэй дуртай тоглодог, ойр дотныхоо хүмүүсийг даган дуурайдаг. За шүүгний нүднүүдийг онгойлгох, доторх нь ингэж ухаж үзэх, дотор нь орж суух ийм үйлдэлүүдийг хийдэг. За 11 сартай хүүхдүүд нь бие дан өөртөө итгэлтэйгээр ингэж зогсоод тийм ээ өөрөө хэд хэдэн алхам хийн. За тэгээд хүүхэлтэй машин шоо, бөмбөг гэдэг зүйлүүдийн утгыг ойлгоно, ямар хэлбэр төрстэй вэ гэдгийг мэднэ. За нуугдах, бөмбөг шидэж тоглох дуртай байдаг. За юм түшээ зогсож байхдаа урагшаа тонгож чадна. Зогсож байгаад уналгүйгээр бас сууж чадна. За өлмий дээрээ зогсож чаддаг. За хагас бас өвдөглөж суун, доошоо тонгойно. Хайрцагны тагийг бас өөрөө нээж чадна. Сандал түшин, түрээдээ түрээд явж чадна. За халбаг бариулахад амрууга хийдэг. За гутлаа амьсаа бол өөрөө тайлах орлого хийдэг. За хүний нүрийн хувирлыг даган хуурж чаддаг. За 12 сартай хүүхэд маань бол 10-аас 15 хялбар үгнүүдийг бол хэлчихнэ. Аав, ээж, эмээ, өвөө ч гэдэг юм уу, мөбөө гэд хэлж чадна. За тэгээ өөрөө сайхан бие дагаад явж чадна. За тэгээд хүн болгонтэй өөр бас харилцаж чаддаг. Зарим хүнтэй ээлдэг харьцаа, заримтай нь бишүүрхэд ч юм уу тий. За тэгээд тоглоомын жижиг пирамидыг бол зөв хийж чаддаг. Тод зурагтай үлгэрийг сонсож чадна. Унтахгүй гэж зөрүүлнэ. За сэтгэл зүйн байдал нэг хуримтгай болж эхэлдэг. За эцэг эхээсээ холдохгүй тул уйлна, дагна. За тэгээд дургүй хоолыг нь хийж өгөхөөр шидэндээ асхна. За хүнтэй тоглож сурна. За зогсож байгаад өөрөө суuna. Дугуйтай ширээ буюу манеж түрээд бол явж чадна. За ер нь бол одоо нөгөө хөлд ороод эхлэхээр нийцэгчүүд бас манежэнд суулгадаг. Манежэнд бол болж өгвөл 12 сартаагаас 10 сартаагаас ч юм уу суулгахад тохиромжтой. Гэхдээ нэг удаа суулгахтаа бол нэг 5-аас 10 минут ч юм уу тийм удаан суулгаж болохгүй. Их удаан хугацаагаар суулгаад ахаар хүүхдийн нуруунд бас суулт өгөх эрсдэлтэй байдаг. Нурууны нүглэмүүд далийн мөрөг болох эрсдэлтэй учраас аль болох яг нөгөө байгалийн жамаар нь элдв янзын хүүхдэд тоноглол хэрэглэхгүйгээр яг л байгалаар нь хөлд оруулж байгалаар нь одоо нэг аливаа зүйлийг даван туулж тэгж өсөж бойжоход нь туслах хэрэгтэй. Одоо орчин үед болох тэр хитрхи их ингээд нөгөө хүүхдийг туслах хэрэгслүүд маш их болцсон. Нэг хүүхдийг өсгөхийн тулд бараг л өрөө дүүрэн юм тавьж авах жишээ тий. Миний хувьд эмчийн хувьд бол тийм зүйлс бол ямар ч шаардлагагүй гэж үздэг. Аль болох ахуйтайгаа ойрхон, аль болох новш багтаагаар хүүхдүүдээ өсгөх нь зүйтэй. Учир нь юу гэхээр одоо би бол 4 хүүхэдтэй. За 4 хүүхэдтэй өсгөж байхдаа хамгийн том дээр бол бүр бараг л маш их зүйлүүдийг хэрэгжилжсэн. Сүүлдээ бүр ингээд энгийн шээд тэгээ 4 дахь хүүхэд мөгддээр бол бүр тиймэрхүү зүйлүүдийг тэр бүвээлэгч гэдэг юм уу тий хөлд оруулагч унтлагын ор гэдэг зүйлийг бол бүгдийг нь бол аваагүй. Тэглээгээд манай хүүхэд бол яг л бусад жигийн хүүхдүүчийг өсдгөөрөө явсан. Нөгөө эмчнэр болоод бусад эцэгчүүдийн ярьж байгааг сонсож байгаад азар хүүхэд гэдэг чинь ингээд өсөж явж байгаа бие махбод учраас нэг л мэдхэд ингээд нэг зүйлийг хэрэглэхгүйгээр асар олон зөвлөдтэй болцсон байдаг юм билээ. Тэгэхээр аль болох та хэд маань бас минималист гэдэг нь штэ ахуйтайгаа ойрхон хүүхдээ өсгөхийг бодоорой гэж хэлмээр байна. Тэгээ хүн болгон бас авах гэх юугаар авах л та. Юмсыг сугандаа хавчуулна. За хөгжмийн аясаар сайхан найгаж бие хөдөлгөн. За хоолыг жажилж иддэг болно. За аяг тав хэрэглэж сурсан байна. За ингээд яг одоо 0-оос 12 сартай хүүхэд буюу 1 нас хүртэлх хүүхэд маань за энэ дээр байгаа энэ зурагтай пострууд маань болохоор энэ JICA-гийн яг нөгөө хүүхдийн хөгжлийг хэрхэн яаж үнэлэх вэ? Яг ямар байх юм бол тийм гэж хариулах вэ гэдэг талаар бичигдсэн байгаа. За 1-ээс 12 сартай энэ бичлэгтүүд болох дээр ер нь энэ зүйлүүдийг ер нь хүүхдэд маань чадж гин үү гэдгийг эцэгчүүд бас шалгаад чеклээд явж явах шаардлагатай. Хэрвээ
тухайн хүүхдэд маань нэг л зүйл үгүй байгаад өөрчлөлттэй байгаад 1 2 3 зүйл үгүй байгаад байх юм бол даруй харьяа өөрийнхөө үзүүлдэг эмч нарт хандаад ийм байна гэд өөрийнхөө ажигласан зүйлийг хэлэхээр дараагийн нарийн зүйлүүд рүү бас чиглүүлэх боломжтой байдаг шүү. Ер нь бол их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр бол 100% хүүхдээ хянах боломжтой маш гоё дэвтэр байдаг. Тийм учраас эцэг эхчүүд маань бас ашиглаж сураарай. Асуух тодруулах зүйл байх юм бол комент хэсэг та бүхэн маань үлдээгээрэй гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр ийм бичлэг маань маш урт болчлоо. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье.